Москва хотод болсон дэлбэрэлтийн улмаас Орос улбаны улсын эсрэг хүчний ерөнхий штабын генерал Фанил Сарваров амьд. Дака дахь жагсаал өмнө энэтхэг Бангладеш улсын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэла улсын ерөнхийлөгч Николас Мадурог огцорхыг шаарджээ. Франц улсын ерөнхийлөгчийн ордноос үнэт эдэл хулгайд аллагдлаа. Сайн байцгаана үзэгчдээ, Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр яг одоо эхэлж байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан мэдээлэл олно. Орос улбаны улсын мөрдөн байцаах хороо Москва хотын өмнөд хэсэгт болсон автомашины дэлбэрэлтийн улмаас Орос улбаны улсын дэсэд хүчний ерөнхий штабын дэслэгч генерал Фанил Сарваров амиа алдсан талаар ТАСС агентлагаар дамжуулан мэдээлсэн байна. Дагалдныхын энэхүү хэргийг Хувь амны хэрэг гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Намын Украин улс уг халдлагад холбоотой байж болзошгүй эсхийг шалгаж байгаа юм байна. Учир нь Фанил Сарваров нь Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний доор стратегийн чухал албан тушаал хашиж байсан нөлөө бүхий албан тушаалтан байсан. Украины их баригчдын зүгээс Владимир Путинийг Украины дайныг зогсоох хэлэлцээг сунжруулах бодлого баримталж байна гэж буруутгаад байгаа юм. Дэлбэрэлт хэрхэн болсон тухайд мөрдөн байцаагчдын мэдээлснээр дэсрэгт төхөөрөмж Сарваровын автомашины доор суйрлуулагдсан байсан ба дэлбэрэлт Москва хотын гудамжинд өглөөний 7 цагийн орчимд болсон байгаа юм. Хэргийн газар авсан зургууд дээр автомашины ноцтой эвдэрч бараг танигдахын аргагүй болсон байгаа нь харагдаж байгаа. Дэлбэрэлтийн улмаас Сарваров хүнд шархтаж эмнэлэгт хүрэгдсэн боловч шархаа дийлэлгүй нас орсон байна. Одоогоор мөрдөн байцаагчид болон шүүх шинжилгээний баг хэргийн газарт ажиллаж байна. Москва хотын мөрдөн байцаах газрын зүгээс Орос улбаны улсын эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу олон нийтэд аюултай байдлаар үйлдсэн хүн амны хэрэг Дамун 222-ийн 1-р зүйл болох тэсрэх бөмбөг хууль бусаар ашигласан гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм байна. Мөрдөн байцаагчид энэхүү хэргийн шалтгаан зохион байгуулалтыг тогтоохоор хэд хэдэн чиглэлээр шалгалт явуулж байгаа дотор Украины тагнуулын байгууллагуудын оролцоо байж болзошгүй гэсэн таамаг хамгийн их анхаарал татаж байна. Учир нь Украин улс 2022 оны 2 дугаар сард Орос Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Оросын нутаг дэсгэр дотор болон Оросын хяналтанд байгаа Украины бүсүүдэд дэсэд хүчин улс төрийн өндөр албан тушаалтнуудыг онилсон халдлагуудыг хэд хэдэн удаа хийсэн гэж Кремль үздэг. Дурдах юм бол 2024 оны 12 дугаар сард Орос улбаны улсын дэслэгч генерал Игор Кириллов орон сууцныхаа гадаа ойролцоох цахилгаан скутерт нуусан тэсрэх бөмбөг төхөөрөмж дэлбэрсний улмаас амьнасаа алдаж байсан. Энэхүү хэрэгт Украины зүгээс холбоотой байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн 2024 оны 11-р сард Оросын тэнгисийн цэргийн Ахмад Валерий Транковский автомашины дэлбэрэлтийн улмаас амиа алдсан. Украины зүгээс уг хэрэгт холбоотой эсхээ мэдээлэлгүйч Валерий Транковскийг энгийн иргэдийг онилсон пуужингийн цохилтыг хийх тушаалыг өгсөн хүн гэж үзэн дайны гэмт хэрэгт буруутгаж байсан удаад. Энэ мэтчилэн Украины зүгээс дайны гэмт хэрэгтнүүдийн жагсаалтанд багтаасан Оросын офицер Станислав Рижевский, Оросын дэсэд хүчний талаар мэдээлэл хүргэдэг блогер Максим Фомин, Владимир Татарский, түүнчлэн улс төрийн шинжээч стратегч Александр Дугиний охин Дарья Дугина зэрэг Украины дайн ихснээс хойш нууцлаг байдлаар халдлага дэлбэрэлтэнд өртөж амьурдсан олон хүний нэрийг дурдж болохоор. Гэхдээ эдгээр хэрэгүүдэд Украины эрх баригчид холбоотой гэж хэд нэг талыг баримталж дүгнэх нь учир дутагдaltaй. Учир нь шийдэгдээгүй, нотлогдоогүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэдээний төгсгөлд Фанил Сарваровын намтрын талаар товч мэдээлэл 1969 оны 3 дугаар сарын 11-нд Орос улбаны улсын Перми хязгаарын Гремчаск хотод төрсөн цэргийн албанд олон 10 жил ажиллахдаа удирдах төвшний хэд хэдэн албан тушаал хашиж байсан юм байна. Гэхдээ Осет Ингушийн мөргөлдөөн 1990-ад оны чичээний дайнуудын үеэр байлдааны ажиллагаанд оролцож байсан. 2015-аас 2016 онд Сирд явагдсан Оросын цэргийн ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд оролцож байсан юм байна. 2016 онд түүнийг Орос улбаны улсын дэсэд хүчний ерөнхий штабын сургалтын газрын даргаар томилж ажээ. Дараагийн онцлог мэдээ. Энэтхэг болон Бангладеш улсын харилцаа хэвийн байдалд ороход чамгүй урт хугацаа шаардахаар тиймч амар зүйл биш ах бололтой.
Энэтэй улсын засгийн газар Бангладешийн 2 дахь том хот болох Читанг хотод бизнесний үйлчилгээ дипломат ажиллагаа зогсоосон гэдгээ зарлаа. Энэ нуруу өнгөрсөн 7 хоногт Бангладеш улсын нийслэл Дака хотод болсон үүнтэй холбоотой байж магадгүй. Хэргийн талаар тодруулах юм бол Бангладешийн оюутнуудын удирдсан эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр залуу улс төрчдийн нэг болох Шариф Осман Хаадэгийн хүн 12 дугаар сарын 12-ны өдөр буудуулан гэмтэж эмчлүүлж байх үедээ нас барсан томоохон эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн баг. Жагсагчид төрийн байгууллагын албан тушаалтнуудыг баривчлахыг шаардаж Дакач гэлтгүү зэрэгэлдэх олон хотод үүмэ үүссэн байна. Өмнөний үеэр Мебинск дүүргийн Бахабашаг хотод оршин сууж байсан 25 настай иргэдэг гаралтай залуу амьд байгаа юм. Мөн Дака хотод байрлалтай 2 сонин хэвлэлийн газрын барилга шатсан хэрэг гарсан байна. Жагсагчид тэдгээр хэвлэлүүдийг энэтхэг улсыг дэмжиж байна гэж үзэн эсэргүүцлийг илэрхийлж галдан шатаасан юм. Эдгээр хэрэгүүдийн улмаас энэтхэгийн консул албан хаагчдын аюулгүй байдалд санаа зовж байгаа учраас Читангон хот дахь үйл ажиллагаагаа түрх хугацаанд зогсоосон гэх тайлбарыг өгсөн байгаа юм. Гэхдээ энэ нөрөө төр зүрийн арга хэмжээ байж болно. Шинжээчид Бангладешийн сонгуулийн дараа нөхцөл байдал хэвийн болох магадлалтай гэж таамаглаж байгаа. Бангладешийн одоогийн төр засгийн газрын тэргүүн өдгөө 85 настай Нобелийн их тайвны шагналт Мухаммед Юнус өнгөрсөн 7 хоногт Шариф Осман Хаадэгийн буудуулж амьурагдсан хэргийг сонгуулийг гацаах зорилготой урьдчилан төлөвлөсөн ажиллагаа гэж тодорхойлсон ч гэлээ буруутнуудыг хэн гэж үзэж байгаа талаар ол мэдээлэл өгөөг. Тэгвэл нөгөө талд Бангладешийн ерөнхийсээ тассан Шейх Хасина өнгөрсөн жил албан тушаалаас огцорсон. Тэрээр одоо энэтхэг улсад орнож байгаа их мэдээлэл. Түүний мэдлийн үед Бангладеш энэтхэг улсын харилцаа харьцангуй сайн доктортой байсан гэж үздэг. Тэрээр одоо ч байр суурьнд хിവэрэ Бангладешийн одоогийн төр засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Мөн Бангладешийн дотоодын докторгүй байдал энэтхэг улстай тогтоосон харилцаанд нь сэвс суулгаж байгааг анхааруулжна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Карибын тэнгисдэх харт амхны 8-нд Венесуэла улсын эрх баригчдыг буруутгасан байр суурьнд бацсоогсон хിവэрэ байна. Өчигдөр тэрээр Венесуэла улсын ерөнхийлөгч Николас Мадурод ээлжид анхааруулга өгч ингэхдээ албан тушаалаас буухыг үрдэл шаардсан байгаа юм. Тодорхойлох юм бол Флоридагийн Мари-Лаго зохицолбортой болсон хэвлэлийн хурал дээр тэрээр Вашингтоны зүгээс Каракасын эсрэг авсан арга хэмжээг цаашиж гисэн эрчимжүүлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлсэн байна. Мөн нөхцөл байдал цааш илүү хүндэрч болзошгүй гэж анхааруулсан байгаа юм. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын эргийн хамгаалтын алба Венесуэлийн нефтийн экспортын тээвэрт ашиглагддаг хүлгүүдийг онилж хураан авах тохиолдлууд хэд хэдэн удаа гарсан. Хамгийн сүүлийн мэдээллээр 2 хөлөг онгоц бүхий ойролцоогоор 4 сая баррел нефтийг хураан авсан байна. Үүнийг стратегийн нөөцтэй хадгалж үлдээхээр төлөвлөж байгаа гэсэн байна. Үүний өмнө өнгөрсөн 9-р сараас хойш Америк нэгдсэн улсын дэвсгэр хүчин Карибын тэнгис Номхон далайн зүүн хэсэгт харт амиг тээвэрлэж байсан гэж сэжиглэгдсэн хүлгүүд рүү шууд агаарын цохилт өгч. Үүнийх нь улмаас Венесуэла улсын иргэд амьдсан алдсан хэрэг удаа гарч байсан. Энэ бүх үйл ажиллагаа нь Америк нэгдсэн улсын зүгээс бүс нутагдах харт амихны 8-аатай тэмцэх ажлын хүрээнд хийгдэж байгаа гэсэн тайлбарыг Вашингтоноос л өгч байгаа. Гэхдээ үүнийг нь Венесуэлийн эрх баригчид эрс эсэргүүцэж Америк нэгдсэн улс нефтийн баялагийг нь хяналтандаа оруулахыг зорж байна гэж үзсэн байна. Мөн Венесуэла улсын хөлөг онгоцуудыг саатуулж байгаа үйлдэл нь олон улсын хуулийг зөрчсөн далайн дээрмэ гэж тодорхойлсон. Дональд Трампын хурц шүүмжлэлт өртөөд байгаа Николас Мадурогийн хувьд мөн л адил бууж өгөх шинжгүй хатуу байр суурьтай байна. Тэрээр Америк нэгдсэн улс Венесуэлд занал хийлхийн оронд өөрийн улсын эдийн засаг нийгмийн асуудалдаа анхаарах ёстой гэж хүртэл нээлттэй шүүмжлэлийг хариу барьсан байгаа юм. Олон улсын хэмжээнд гэх юм бол Орос болон Хятад улс Дональд Трампын сүнс харгааг шүүмжилж Венесуэлийг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн байгаа юм. Тухайлбал Кремлийн зүгээс Вашингтоны үйлдэлийн улмаас бүс нутгийн доктортой байдалд аюул учирч болцсошгүйг анхааруулж Мадурогийн тэргүүлж байгаа засгийн газартай эв санааны хувьд нэгдэлтэй байгаа гэдгийг хэлсэн байна. Нөгөө талд Бээжингийн зүгээс Вашингтоны үйлдэлийг олон улсын хууль нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг зөрчсөн хэрэгэ гэж үзэж байгаа юм. Венесуэлийн зүгээс ч гэсэн нэгдсэн үндэсний байгууллагад энэ асуудлаар хэдийн хандаад байгаа. Венесуэлийн гадаад хэргийн сайд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудад хандан мэдээлэл хийж Америк нэгдсэн улсын хориг арга хэмжээнд дэлхийн нефт эрчим хүчний нийлүүлэлтэнд сөргөөр нөлөөлж зах зээлийн докторгүй байдлыг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна. Гэхдээ Венесуэла улс инх тайвныг эрхэмлэж байгаа ч гэлээ тусгаар тогтнол байгалийн баялагаа хамгаалахад бэлэн гэдгээ анхааруулжээ.
Дараагийн онцлог мэдээг хүргэе. За Франц улсын Парис хот дахь ерөнхийлөгчийн Элисей ордонд хулгай хэрэг гарсан байна. Тодорхойлох юм бол ерөнхийлөгчийн ордны цуглуулгаас зоогийн ширээний хэрэгсэл болон эртний аяг тавг халбах сэрээ хутгийг хулгайж захимаар зарж борлуулсан хэрэг гарсан байна. Францын их баригчдаас сэжигтнийг болон шүүх хурлын товыг зарласан байна. Одоогоор Элисей ордонд олон жил ажилласан ахлах үйлчлэгч Томас гэх хүнийг нотлох баримтуудад үндэслэн хэрэгт сэжигтнээр татан саадуулсан байгаа юм. Тэрээр ажиллах хугацаанд томоохон төрийн болоод дипломат хүлээн авалтын тансаг зэрэглэлийн ширээний хэрэгслийг хариуцаж ажилдаг байсан юм байна. Одоогийн байдлаар гарч ирсэн нотлох баримтуудад түүнийг үнэт эдлүүдийг нууцаар авч явсан болон дутсан хэрэгслүүдийг нуунд аргадуулахын тулд ажлын давуу байдлаа эрх мэдлээ ашигласан гэж батлаад байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад ордноос алга болсон болон дутсан үнэт эдлүүдээр анхаарч ажиллаж хяналт шалгалтыг хийж байгаа. Одоогийн байдлаар алга болсон 100 гаруй соёлын үнэт зүйлсийг зарласан байна. Үүнд банкаараа орилуунд арсны хундаг, сэврээс шаазан идэл, мөнгөн хутаг, сирээний цуглуулга, гоёл чимэглэлийн лалыг баримл зэрэг эд зүйлс орсон байна. Ордноос алдагдсан зүйлсийн хэд хэдэн саяхан сэжигтэн Томсын гэрээс олдож албаныхан буцаан хурааж авсан юм байна. Гэхдээ зарим эд зүйлсийг сэжигтэн аль хэдийн цахим платформуд дээр зарж борлуулсан байж магадгүй. Түүнээс эртний эдлүүдийг захимаар худалдан авсан хүмүүс ч гэсэн яр шийтгэл оноох нь бол мэдээж. Хэргийн шүүх хурлыг эх оны буюу 2026 оны 2 дугаар сард болно гэж одоогоор төлөвлөсөн байна. Харин их баригчид ордноос алга болсон эд зүйлсийг 40 мянган евротой тэнцвээс үнийн дүнтэй гэж тооцоолсон байна. Иймээс сануулхад Франц улсад энэ оны сүүлээр Луврын музейд хулгай, улс алдалт, ажил хаял зэрэг маш олон асуудлууд гараад удаагүй байна. Гэтэл үүнтэй зэрэгцэн ийхүү ерөнхийлөгчийн Элисей ордноос хүртэл удаадараа ийхүү хулгайн хэрэг гарсан байгаа нь Франц улсын харуул хамгаалалт дэд бүтцийн асуудлуудыг ахин сөхөд байна. Фукушимагийн цөмийн цахилгаан станцад осол гараад 15 жил өнгөрсөн байна. Харин 7 хоногт Кашавазаки Карива цөмийн цахилгаан станцыг хэсэгчлэн дахин ажилуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан байна. Энэхүү цахилгаан станц нь өөрөө бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байх үедээ дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станцад тооцогддог байсан. Харин энэ онд Tokyo Electric Power Company-гийн удирддаг уг станцын анхны реакторыг эх оны 1-р сарын 20-оос эхлэн дахин ажилуулах боломжтой гэж үзсэн байгаа юм. Японы улсын засгийн газраас гаргасан тооцоололоор энэхүү станцыг дахин ажилуулах нь Токио орчмын цахилгаан хангамжийг ойролцоогоор 2% нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолсон байна. Тиймээс Японы улс цөмийн энергийг сэргээх алхмууд энэ мэтчлэн авч эхлээд байгаа нь өөрөө импортын түвшний хамаарлаа бууруулах зорилготой байна. Зарим статистикийг харах юм бол өнгөрсөн 1 жилийн хугацаанд Японы улс нүүрс шингэрүүлсэн байгалийн импорттоо 10 гаруй их найд йенийг зарцуулсан байгаа нь чулуужсан түвшнээс хэд хамааралтай хэвээрээ байгааг нь харуулсан хэрэг. Харин энэ жилээс цөмийн цахилгаан станцыг дахин ажилуулахыг зөвшөөрсөн нь зөвхөн эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулахаас гадна хүлэмжийн ялгарлыг багасгах гэсэн сайн талуудыг багтааж байгаа. Одоогоор шинэхэн ерхий сайд Такаачи Санай өөр хэд хэдэн цөмийн станцыг дахин нээхийг дэмжиж 33 ажиллах боломжтой реакторын 14-ийг нь аль хэдийн дахин ажилуулад эхэлсэн байна. Их баригчдын зүгээс дэмжлэг сайтай байгаа учраас аль хэдийн станцууд хэсэгчлэн ажиллахаар болох юм шийдвэр гарсан. Гэхдээ нөгөө талд энэ шийдвэрүүдийг эсэргүүцсэн иргэд байгаа. Тэр дундаа Фукушимагийн ослоос амьд үлдсэн хүмүүс гээд нийлээд 300 гаруй иргэд оролцсон эсэргүүцлийн жагсаал цуглаан хүртэл болж өгсөн. Тэдэнд өмнөх ослоос үлдсэн сэтгэл санааны болон бие махбодын гэмтэл одоо ч байгаа учраас иргэдийн аюулгүй байдалд архин гарах эрсдлийг тооцож ийхүү эсэргүүцэж байгаа нь энэ гэлээ. Мэдээ өргөжлөж байгаа энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор багслан мэдээлнэ. Орос улбанаас Украины Одесса мужид эрчтэд ашиж байна. Украины шадар сайд Алексей Кулебагийн мэдээлснээр Орос улбаны улсын айрам дайны эрчийг Одессад төлрүүлэх хандлагатай байгаа гэлээ. Даваа гарагт Одессын бомбд халахад өртөж усан онгоц сүйдсэн бол нэм гарагт болсон дайралтаар 120 мянга гаруй хүн цахилгаангүй болж бомбд гал гарч гурил чингэлгүүд шатсан байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Певдиний бомбд баллистик пуужин тусаж 8 хүн амиа алдаж 30 гаруй хүн шавхаджээ. Ерөнхийлөгч Зеленский эдгээр цохилт нь Украины далайн логистикийн гарцыг хаах оролдлого гэж үзэж байна. Өнгөрсөн 7 хоногт Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин хар тэнгист болсон дроны хадлагын хариуд Украины далайд гарах боломжгүй болно гэж анхааруулж ажээ.
20-р зуунд найруулагч Джеймс Кэмероны бүтээл Avatar: The Fire and Ash киноны нээлтийн орлого дотоод болон гадаад зах зээлд нийтдээ $340.1 сая төрж бокс оффисыг тэргүүллээ. Ингэхдээ уг кино нь Америк нэгдсэн улсад 89 сая, олон улсын зах зээлд $258 сая орлого олсон байна. Энэ дундаа Хятад $57.6 сая орлого олж 2025 оны 2 дахь том нээлт болжээ. Ингэснээр Аватар цувралын 3 киноны нийт орлого $5.6 тэрбум хүрээд байгаа юм. Oracle компани үүсгэн байгуулагч Larry Ellison Paramount Skydance-ийн зүгээс Warner Bros. Discovery-г худалдан авах хэлцэлд $40.4 тэрбум баталгаа гаргаж байгаа гэдгээ зарлалаа. Энэ нь Warner Bros-ийн төлөөлөн удирдах зөвлөлдөх санхүүжилттэй холбоотой эргэлзээг арилгах зорилготой алхам нэгдэж байна. Энэхүү мэдээлэл гарсны дараагаар Warner Bros-ийн хувьцаа 3.5%-аар, Paramount-ийн хувьцаа 4%-аар өслөө. Warner Bros компани Paramount-ийн саналыг авч үзнэ гэдгийг хэлж байгаа ч гэлээ Netflix-ийн саналыг өөрчлөхгүй гэсэн байр суурьндаа хэвээрээ байна. Швейцар улсад хүн амын тоо 10 сая хүрвэл цагаачлалыг зогсоох тухай бүх нийтийн санал асуулгыг эх жил явуулахаар болж бэлтгэл хангагдсан талаар албаныхан мэдээллээ. Энэхүү санаачлалыг Швейцарын ардын нам дэвшүүлсэн ба урьдчилсан судалгаагаар иргэдийн 48% нь дэмжиж байгаа билээ. Хэрвээ санал батлагдах юм бол Европын холбоотой байгуулсан чөлөөт зорчих хэлэлцээрийг туслах шаардлага үүснэ. Ингэснээр Швейцар болон Европын холбооны харилцаа муудаж магадгүй байгаа юм. Мөн одоогоор бизнес эрхлэгчид эдийн засгийн хувьд хохиролтой гэж үзэж байгаа ч гэлээ олон нийтийн дэмжлэг уурахгүй хэвээрээ байна. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.